Тэдний эсрэг хуулийн хэрэг үүсгэсэн тул яралтай шийдвэр гаргахаас өөр аргагүй болжээ. Маргааш нь профессор Рик Эбби хоёрын гэрт өөрөө бичлэн ирлээ. Энэ удаад тэр тэдэнд үннийг хэлэхээр эцэст нь шийдэв. Тэрээр эдгээр бүх туршилтыг Титан гарагт амьдрах чадвартай хүмүүсийг бий болгохын тулд хийж байгааг хүлээн зөвшөөрлөө. Гэсэн хэдий ч эдгээр хувиргалтын эсцийн үр дүнг эрдэмтэд өөрсдөө ч бүрэн ойлгоогүй байгааг тэр мөн хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр хүн бүр өөр гинэхтэй байдаг гэж тайлбарлав. Энэ нь оролцогч бүр юм тариа, эмчилгээнд өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг юм. Иймээс хувирсан хүн бүр юу болохыг эрдэмтэд нарийн таамаглаж чаддаггүй байна. Гэвч профессорын хэлснээр Рикийн бие туршилтыг тэсвэрлэх ёр бусын чадварыг харуулсан тул тэр онцгой нэгэн байлаа. Профессор цааш нь хэлэхдээ хувирах үйл явц дуусны дараа туршигдагчид энгийн хүн хിവэр байха болно. Тэдний бие Титан гарагт тусгайлан зориулагдсан бүтээгдсэн огт өөр шин төрөл зүйл болж хувирах болно. Эдгээр биетүүдийг Хом Титан гэж нэрлэх болно. Гэсэн хэдий ч хүн бүрийн ДНХ-г өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг тул хувирсан хүн бүрийн хийц ямар төвтэй болгох юм. Одоо хүртэл мэдэхгүй хിവэр байв. Энэ бүхнийг сонсоод Рик Эбби хоёр зөвшөөрч их дайцгаав. Гэвч энэ үед Рикийн хувиргалт зогсохоргүй хол явчихсан байлаа. Дараа нь Рик нэгэн хагалгаанд дахин ордог. Тэр нүдэндээ хагалгаа хийлгэж харах үед харах чадвартай болжээ. Түүний бие үргэлжлэн Титан гаригийн нөхцөл байдал улам бүр дасан зохицож байлаа. Тэрээр одоо усан доор удаан хугацаагаар байх боломжтой болсон юм. Мөн эргэн тойрондох хөдөлгөөн доргилтыг ердийн бус аргаар мэдэрдэг болов. Цаг хугацаа өнгөрөх тусам босод бүх. Туршилтад орсон бусад оролцогчид эцэстээ бүгд өгч дуусав. Зөвхөн Рик болон түүний нэг. Найз нь аимшигтай хувиргалтын үйл явцыг давж амьд үлжээ. Эбби Рикийг лаборатори дотор ирж үзэхэд түүний төрхөд цочиртан гайхаж Рик бүрэн өөрчлөгдсөн байлаа. Түүний биений бүх үс алга болж бүр чихэнж байхгүй болжээ. Тэр бараг хүн шиг харагдхаа болсон байлаа. Энэ бүх өөрчлөлтөөс сүл хамааран Рик Эбби болон тэдний хүүг хараад таньсан хിവэр байлаа. Гэсэн хэдий ч өөр нэг аимшигтайгаач нөлөө илэрсэн тэр хэвийн харилцаж чадхаа болсон явдал байв түүний хувирсан. Би н одоо ердийн хүмүүс сонсоход хэтэрхийгүй маш ном давтамжийн дуугаар л ярих боломжийг олгож байлаа. Эцэст нь Рикийг буцтаасан байна. Гэвч нэг шөнө түүний амьд үлдсэн найз нь гар нь цуснд хутгалдсан байдалтай гинэт иржээ. Туршилтууд түүний оюунсан санааг бүрэн сүйтгэсэн байлаа. Хянагчгүй урандаа тэр өөрийн эхнэрээ хүртэл хөнөөсөн юм. Цэргийнхэн энэ хэргийн талаар мэдмэгц цэргүүд Рик болон түүний найзыг баривчлахаар нэн даруй иржээ. Учир нь тэднийг аюултай амьтад гэж үзэх болсон байлаа. Цэргийнхэн Рикийн нүүр тулсан тулаанд найз нь байсан ч Рикийн шин чадвар, биеийн хүч чадал нь хүнээс хамаагүй. Давсан байлаа. Тэр өөрийг нь дайрсан цэргүүдийг харгасаар хөнөөж байгууламжаас цухтан гарч амиа аврахын тулд Эбби Рикийн араас нэхэж тэр ямар ч болж хувирцсан байсан ч Рик түүнд хിവэрээ гүнээ хайртай байсаар байв. Тэр эцэст нь Эббигийн гараас атахад гинэт шин чадвар илэрлээ. Рик түүний ухаан бодлыг шууд уншиж эхлэв. Энхүү хувирсан түүнд сэтгэл унших чадвар олгож яг тэр үед тэдний дээр цэргийн нислэг тэрэг ирлээ. Эбби Рикийг ятгах. 50 замаар бууж өгөхийг тэр түүнд итгэлтэй хിവэрээ байсан учраас зөвшөөрөв. Ингээд Рикийг буцаан дахин лаборатори руу авчирлаа. Лаборатори дотор профессор Эбби Рик тусгай ээлжис тарих ёстойг хэлэв. Түүний хэлснээр энэ тариа Рикийн хүний амьдралынхаа өмнөх бүх турсамжийг арилгах юм. Профессор Рикийг Титан гариг руу бүрмсэн илгээх, учир үүнийг зайлшгүй хийх ёстой гэж тайлбарлав. Эбби тариагаа барин Рик руу ойртоход Рик эцсийн хүчээрээ эсэргүүцэв. Учир нь тэр эхнэр хүү хуучин амьдралынхаа дурсамжийг алдахыг хүсээгүй байв. Гэсэн хэдий ч Эбби түүнд тариа хийх дүр эсгэлээ. Үүний дараа Эбби хүү болон нэг найзтайгаа хамт байгууламжаас гарч яв. Тэд гармагц Рик генет лаборатори доторх цэргүүдийг довтолж бүгдийг нь хятад дахин оргон гарлаа. Тэгэхэд л Эбби Рикийн бие дийлдсийг үнэн хэрэгтээ хийгээгүй байсан нь ил боллоо. Тэр Рикийг хайртай хүмүүсээ мартасаа гэж хүсээгүй учраас дурсамжийг нь зориуд үлдээсэн байжээ. Рик гэртээ буцаж ирээд Эбби хүү хоёртойгоо дахин уулзсны дараа сэтгэл нь ихэд хөдлөв. Хэсэгхэн хугацаанд тэд эцэст нь тайван амгалан хамтдаа байх юм шиг санагдав. Гэвч хөдөлгөөн цэргийн хүчин профессортойгоо хамт гэртэн дахин ирлээ. Тэд Рик дэлхий дээр цаашид амьдарч чадахгүй болсон. Учир нь түүний бие бүрэн хувирч хүнээс давсан зүйл болсон байлаа. Хэрвээ тэр амьд үлдэхийг хүсвэл одоо зөвхөн Титан түүнд тохирох цорын ганц газар юм.
Ибби нэг зүйлийг ойлгосон нь